Өнгөрсөн 7 хоногийн кино тоолоорыг хамгийн хурдтайгаар ажилуулж чадсан Монголд гарч байгаа гадаад кино бол Трансильвани зочид буудал хүүхэлдэйн кино байлаа. Харин энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бид Марсын иргэн уран сайхны киног онцлог хүргэж байна. Яг одоо үзэгч та бүхний хүртэл болж байгаа ийм уран сайхны кино байгаа. За энэ тус киноны найруулагчаар нь Скотт Ридли найруулж, жүжигчин Джессика Честен, Мэтт Деймон, Кристен Вигнер тоглосон байна. It's space. It doesn't cooperate. I guarantee you that at some point, everything's going to go south on you. And you're going to say, this is it. This is how I end. Энди Уэрийн бестселлер уран зөгнөлтийн зохиолоор хийсэн уг кино тун сонирхолтой бүтээл болсон юм. Кинонд ангараг гарагт орхигдсон сансрын нисгэгчид тохиолдох адал явдлыг үзүүлнэ. Ангараг гарагт хэрхэн хүрэх вэ? Кино эхлэхдээ ангараг гараг дээр үйл явдал шууд өрнөдөг. Гэвч хүн төрлөختөн энэ гарагт хэрхэн хүрэх боломжтой тухай эхлээд мэдэх хэрэгтэй. Өнөөгийн бидний технологиор ангараг руу аялахад 6-8 сар зарцуулахыг NASA тооцоолсон байгаа. Кинон дээр Уитни болон түүний баг уран зөгнөлийн бүтээл болох Хермес хэмээх хөлгөөр ангарагт хүрдэг. Ийм удаан хугацаанд жингүүдлийн нөхцөлд аялахад сансрын нисгэгчид булчингийн мас алдах, яс хэрэгжих гэд олон асуудал тулгарх тул аюулгүй тээвэрлэгч Хермес шиг хөлөг бүтээхэд маш өндөр зардалтай болох гин. Мөн сансар окторгүй маш олон янзын хорт цацрагаар дүүрэн байдаг нь хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй байдаг. Энэ бүгдээс хамгаалсан нөхцөлтэй хөлөг бол кинон дээр гардаг Хермес юм. Одоогоор NASA ийм хөлөг бүтээхээр ажиллаж байгаач үр дүнд хүрэхийн тулд урт хугацаа шаардах юм байна. Tell the world, tell my family that I never stop fighting to make it home. Уг киноны гол хэсэгт Калтичийн хэсэг оюутан дотор байрандаа санаангүй дэлбэрэлт хийсний дараа NASA-гийн Jet Propulsion Lab лабораторийг байгуулж байгаа тухай гардаг. Энэ бол үнэн түүх юм. 1930-ад оны үед Пуужингийн залуус нэртэй хэсэг оюутан өөрсдийн пуужин туршиж байгаад дотор байраа дэлбэлсэн байдаг. Үүний дараа тэд Калтичийн оюутны хотхноос хөөгдөж өөрсдийгөө амиа хорлогчдын клуб гэж нэрлэх болсон байна. Азар тэд энэ нэрээ батлан харуулаагүй бөгөөд маш сайн пуужингийн зохион бүтээгчид болсон гэв. Сүүлдээ Калтичтэй иргэн ирээд дараа нь дахиж гарахдаа харин өөрийн лабораторийг байгуулахаар явжээ. 1940-од онд тэд санхүүжилт олж албан ёсны нэрээ авсан нь Jet Propulsion Lab юм байна. Houston, be advised. We've got a video message. It's directed to the whole crew. Play it. Mein Gott. Mark Watley's still alive. In your face, Neil Armstrong. This is something NASA rejected. So we're talking mutiny. And if we mess up the supply rendezvous, we die. If we mess up the Earth gravity assist, we die. It's space. It doesn't cooperate. I guarantee you that at some point, everything's going to go south on you. And you're going to say, this is it. This is how I end. Is it possible that he's still alive?